За би бол одоо ингээд энэ 120 хоногийн турш эхнэр хүүхдүүдэд агуулад хөдөөгөр аялахдаа эрэгтэй эмэгтэй хүмүүсийн байр суурь ямар амар ялгаатай байдгийг ойлгож байгаа юм. Манай эхнэрийн тодорхойлцсон юм. Гэр бүлийн аялал гэдэг бол байгалийн сайхан дад жаргалыг мэдэрч хүсэл мөрөөдлөө хуваалцаж хайртай хүмүүстэйгээ халуун галдаар магшаарч идэг цаг юм аа гэж байгаа. А тэгвэл миний тодорхойлт олонгоо те гэр бүлийн аялал гэдэг бол эхнэрийн аз жаргал хүсэл мөрөөдлийг боддоор нь хэрэгжүүлээ хангахын тулд байгалийн сайханд нөхрүүдийг зохион байгуулалтаагаар тамлан зоож шүүсгийн шахдаг хөдөлгөөнд лагер юм аа гэж байгаа хөтэй. Би бол хай гитлаар шмахтыг ундаах нь гэдэг. Баг бүгдийг хэрэгжүүлээ л дээ. Тэр манусаар бүгдийг бариулсан зөө. Машина бариулсан, майхны бариулсан, магшаарч галтхан бариулсан зөө. Заримдаа шүн айгаад байна гэд 0 орохтой хажуудаа цаасаа бариулаад очиж байгаа. Хайраа болж гинүү таарад байна гэ. 2-оор дастах уу, 3-аар дастах уу. Нөгөө чи амар баавартай дүлэнгээ хэлж доор тэрэг. Би ч өгөн дээгүүр нэг хальс нөмөрцсөн байсан бохоггүй. Чи эмэгтэйч би цахтаа ингээ аюу тэрэг энэгээр ороод ингээ сууш. Би чи хажууд нь барин хормын дайсан зөөлөд байгаа юм байна. Тэгээ босч ирсэн хамгийн аминдаа миний хайр даарцсан энийг өмс гэж нааж байгаа хөөх. Би даараагүй нөгөө чи шомол мол үргэж мөрөд. Нөгөө нисэж байгаа онж оноод. Гэтэ яг нэр ирчүүд аялын турш бүгдийг барьдаг хөөх эмэгтэйч бүгдийг ярьдаг хөөх. Өглөө харин өдрөөр нь орой харин зөө. Шүн зүгээр майхан доончихгүй өдрийнхөө процессыг дахиад эхнээс нь яриад байгаа. Би нэг өдөрт 2 өдөр аялаад байгаа маа шүү дээ. 20 өдөр ш 40 өдөр аялж байгаа шүү дээ. Одоо гэртээ ирээ жоохон чих хамрыг гэдгсэн чи орж ирсэн найз болгондоо 20 оныхаа аялыг эхнээс нь дахиад яриад. Тэг чимээгүй газар ороод ингээд гівтэж чихмэг шуугаад байна шүү дээ. Машина ойр, майхна ойр гэдэг. Таваар тас тэр нүрд орж ирээд. Хэцүү. Тэгээ яг хоо ер нь яг хоо аяллаар явж байгаа гэр бүлээр явж байгаа нэг юм анхааруулах юм байгаа байхгүй. Ер нь хөдөө эцгүй зэлүүд хинч байхгүй те. Бүр тийм модон тунд майхны орж унтах эвгүй юм байна уу? Манай эхнэр хүүхдүүд аав нөхөр гэдэг хамгаалагч байгаа бүгд амартай унтж байгаа байхгүй. Гэхдээ надад хамгаалагч үйдгөө. Би шинжингээ айгаа наачих гэж. Айс үнд харгал хөдлөнө гэчээр те. Бахан бакалтай цэргүүд гүйж мөгдөг. Гэхдээ онгоолгоо харсан чи бага адуу давхиж мөхөө те. Гэхдээ маргааш нутгийн хүнээс нь сонсоод ойлгосон шүү дээ. Ингээ хярс гэдэг амтэн чинь шүн нэраа хөхт уйлж байгаа юм шиг дуурдаг юм шиг. Юу хөхтөө юм яваад байна гэдэг. Гайт юм шиг хөхтөө орхи авч гадаа дөрөв хөхтөө яж ах чинь дэр гэдэг. Бала юм бодод. Тэ хайгаад тахлаар манайха шин сайг урд үрчтэй юм шүү дээ. Чи шийслэг ухаан юм байна нэр. Тэ эхнэрээ хандаа шийх гээд очиж сэрэгсэн байхгүй. Хайраа гэдгс чинь нөөч буруугаар ойлгоод. Айханд яг гадаа хөхтөөс ирж гэж. Би тийм бодоогүй шүү дээ. Өтө багууд сэрэлтийн шүү дээ. Том хүрэг очоод миний хөө шээсэнд хурж гэсэн үгүй аваа гэж байгаа. Би аав найгаад энэ цуг гараа шээ гэж хэлдэг шүү дээ. Нэг том ундаатаасаа болохоор миний хөө ундаа хусч ууй гэж. Өгсөн чинь нэг балгачаад өгөхөр нь миний хөө өшөө 2 3 балгаад. Аваа шээс үрэн шүү дээ. Юу яриад байгаа аав нь гараал цуг хандаа шээ чи юунаас найдаг гэдэг. Оо миний хөө бараг талын нуусан баха тэ. Нөгөө ч унтаад өгсөн юм. Тэгээ би чинь дотор яасан боловсродгүй ундааваа гээл тэ. Уур хөдлөл та нар яг маргааш машин завж байгаа аава шагнаа та нарыг шейлэхгүй тэр гэдэг. Тэгээ хүүхд сэрдэггүй би ч дисдэхгүй зэ. Тэ өөрөө зориглоо гарч байгаа юм ч тэ. Гарахаас өөр аргагүй шүү дээ ямар өмнөдөө шейлдэв шүү дээ тэ. Хүүхд рүүгөө бухаан авахгүй маш л. Тэгээ гарахтаа Монгол хүн чинь нэг айхаар нэг тэ. Би энэ чинь нэг утасныхаа нэг гэрлийг асаацсан. Айхраа нэг амдаа дуу хэлдэг юм шүү дээ. Тав алгасан уу 3 алгасан уу тэг. Тэг гаргаад ингэж байгаа. Араар юм яваад байгаа юм санагдав. Шээсэн тойрог үүсгэн шүү. Миний шээсийг хинч давахгүй. Чөтгөр өдөм энэ өдр гэдэг. Тэс дараач юм даралтаар дуусгаад ингээд ихэнх нь л худлаа шууд өмдөө татаа. Тэгээ бүксээр авах. Тэгээ хараач юм гэсэн нэг давахгүй даваагаад авчаал үүр цайхад ганцхан цаг үлдсэн зөө. Одоо нэг ганц цаг өссөн унтыг гээл те. Нүдэ анаа аюугаа зөөрмсөн чи аава шиг. Чи мөтөр шийж авахгүй ясаа те. Зүүн бэлээ шүү те.
Тэгээд чи үз ер нь зэлүүд газар яах гэсэн юм байна шүү дээ. Би дэ маргааш нь айл мараадаж хонсон шүү дээ. Чи дахиад ядарсан. Тэр айлын хөдөөний нэг ярддаг ах нар байдаг шүү. Амар ярддаг зөв. Тэгтээ тэр яриа нөгөөд ингэ сонин сэдвийн оронд шилждэг. Сэдвээ дуусахгүй ингэ. Очроо мэдүү ингэ чи жагсаал цуглаанд оролцдоггүй хотод те. Жагсаалсаас анхнаастай 1000 цэрэг өөр талхдаг байлаа шүү дээ. 1000 ч бас баг тоо биш дээ. Одоо тэгтээ талхачуудалтай авч чадгаа байлаа тэр. Талах гэсээс мэдүү манай энэ сум чинь талах чинь нэг залуу байдгийг. Ярина гэж илгийг аавн те. Илэг гэсээс гадаадуудад бас элэг 888 хийдэг юм шиг мэдүү. Би ойлгохгүй наан гөлөг нас. Чи бас сэргэлэн бацаа газар гээхгүй шээ гэж заастай. Тэгээ нөгөө ах чи би ойлгохгүй буцаага хэлж байгаа. Ахана тархин доторх мэдээлэл зэгцлээ. Наа чи бол компьютероор хаард авахгүй юу? Би нэг хаартай байсан. Тэгсэн чи манай дөрөв тоглож байгаад эвдсэн бохоггүй. Би ч өөрөө дөрвийн тунд амар дуртай хаа тий. Монголчууд Дүрдэнберг шагаа маха буулгадаг штэ. Шагаа гэснээс нэрээ фантастикийн шагаа чи надаас нэг сар ардуу юм билээс ахаа гэд. Өөрөө тэр ахтай адилхан болоос тий. Ах тэгсэн чи намаа хараа гөлийг наш. Чи мэдүү чи хийдэг дүүн 39 дэш. Өмидүү чи ахаасаа 3 ах юм биш гэж тий. Йоо. Амар ядарсан шүү. Гэтэ яг нэг давуу тал нь ингээд хөдөө байгалийн сайхан нар мар хараа ингээд зогсож байгаа те яг ингээд гоё байгаль зогсож байгаа. Цоош нь мэдлэг орж ирдэг юм билээ шүү дээ. Аялагчдын хайсаа огон дээрээс хүш юм сэнгүр гарцсан юм уу гэд. Хүү юм асаахийн гарцсан биш. Хүш юм ногоон бэлэгч байдгаа гэдэг. Яна энийг нь үхэрч ажиллах үедээ те. Нөгөөдг нь сүү болоод тарг болоод тэгээ аар болоод нөгөөдг нь би идээ те. Тэг ингээд авч би хайсан шүү дээ. Айгуу муухай байлаа шүү дээ. Гэтэ яг ер нь айгүй ядарсаа тэгээ манай ихнэр намайг хөөрхөд ирсний дараа ядарсныг минь хөөрхий ойлгосон байсан. Хайрна гэдэг юм. Ядаргаа талих ингээд массажны ярих аваад ирлээ гэдэг. Харсан чинь хосын боксч гэж байгаа шиг оо. Хөөрөө цуугтай. Гэхдээ тэрэнд нь орсон чинь надад таалаад өгч хоёр зэрэгцэн орон дээр хөвтүүлсэн ингээ манай ихнэр дээр айгүй залуухан охин очсон над дээр мангар хөгшигч үргэлж байгаа. Би ямар ихнэр лүгэ хайраа ойлоо хүнээс олиё гэлтэй шүү дээ. Хайраа ойлоо ороо солиё гэсэн нөгөө чи дагаад үрж байгаа нөгөө орлоо. Тэгээ би тэр чинь дээш нь хараад нүүрэн дээр маас тал бацаалтай би яаж байгаа гадар уушаа шингийн юм их боцоо бас бишээ сүрээд. Игч миний давсгийг харж яснаа. Хүш ми дүгийн давсаг хийгэр дүүрчгээ бүр бацаац. Би чи яа бүр бацаалц ба. Бацаадаг би өрөнд дүүн цаасаа дүрснийхээ цаас ингээ шээгэрээ гэдэг чи гоцоогод ирдэв шүү дээ. Игч тэгс чи бүр буруугаар ойлгоод. Оо яас ирэн гэсэн дээ чи жагсаг.